Амрыг ирээ сонсогчдоо сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За өнөөдөр ярих хэрэг мөн адил саяхан гэж хэлж болно. Бараг л жилийн өмнө Төв аймагт болсон хэрэг байгаа. За хэрэг яаж эхэлсэн бэ гэхээр 15 настай 10 жилийн сурагч охин тохиолдсон нэлээд хүнд хэрэг байгаа. Тэгэхээр жирэмсэн болон нялх хүүхдээ эцэг эхчүүдэд нэлээд нэмзэг тусна гэдгийг урьдчилан сануулъя. 15 настай өсвөр насны сурагч охины хувьд бол эсрэг хүүснийхаа эрэгтэй хүүхдтэй харилцах, үеийнхээ хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөх, шохоорхох зүйл бол мэдээж байдаг. Гэхдээ энэ хэрэг бол охиноос нилээдгүй ах хүнтэй холбоотой хэрэг байгаа. За охиныг шууд охиноо гээд залууг нь төөгийгээ авчи. 2022 оны 9-р сард охиноо төөгийн чатаар танилцсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын ихээр буюу харилцаж эхлээд 3-4 сарын дараа охины сургуулийн сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн дээр төөгийн ирсэн байна. Гэхдээ тэр өдөр бол охиноотоо уулзаагүй хараад л өнгөрсөн. Ер нь бол өмнө бас ерөөсөө огт уулзж байгаагүй. Ингээд нэлээд удаан чатаар харилцжээ. 2023 оны 6 сарын ихээр сурагчдын амралт арай эхлэегүй, хичээл тараагүй байхад төөгийн охиноод уулзмаар байна гэж хэлээд охинооч зөвшөөрөөд уулзахаар олжээ. Төөгийн уулзахаар ирэхдээ портер машинтай охиногийн гэрийн гаднаас нь 15 цагийн үед ирж авсан. Тэгэхээр охиноо болвол уулзахаасаа өмнө гэр энтрэл хэдийн заагаад өгсөн байсан гэсэн үг. Тэгээ охиноо машинд нь суугаад тэр хоёр жоохон юм ярьж агаад төөгийн шууд урал дээр нүсээд дээгүүрээ өмссөн цамцын тайлаад, охиногийн дотуураа өмссөн подолкийн тайлаад, тэгээ хүүхний даруулгын тайлсан. Тэгээ охиноо бол энэ үед эсэргүүцээд та болооч гэж хэлсэн чинь шууд хоёр гарын бариад доогоороо өмссөн джинсэн өмд болон төрсикийн тайлаад, жолоочийн эсрэг талын суудлын дээр суудлаа налуулаад, охиноо коошин дарснаа дээр нь гараад өөрийнхөө бэлэг хэрэгтэнг охиногийн бэлэг хэрэгтэн лөө хийгээд 6-аас 7 минут хөдлөөд бэрхлэгийн харилцаанд оржээ. Тэгээ охиноо олвол өвдөөд байна. Та болооч гэхэд төөгийн ерөөсөө болохгүй. Дуусныхаа дараа машинд нь байсан салбиткаар охиноо бэлэг хэрэгтний харьцсан чинь нэг тийм шингүүн нэртэй нялцгай юм гараад байсан юм байна. Тэгээ ингээд энэ өдөр бол охиноо хувцас өмсөд машинаас нь буугаад гэрлэгөө орсон. Тэгээ 2023 оны 6 сарын ихээр хүчинцснийхээ дараа удаагүй дахиад 2-3 хоногийн дараа охиногийн гэрийн гадаа төөгийн машинтайгаа ирээд дахиад дуудсан байгаа юм. Тэгээ охиноо олвол дахиад гараад машинд нь ороод суусан чинь үнсээ дахиж хувцсыг тайлаад бэлгийн харилцаанд орсон. Ингээд хоёр дахь удаага бэлгийн харилцаанд орсон гэсэн үг. Энэ удаад бол яг эхнийх шигээ удаагүй 3-4 минут л болсон гэж мэдүүлэг дээр өгсөн байсан. Тэгээд охин болвол өөрөө гомдолтой намайг хүсээг байхад хүчиндэж намайг жирэмсэн болгосон. Би энэ байдлаа хинт одоо хэлэх учраас олоогүй, ээжээсээ ч гэсэн амар айдаг байсан гэж мэдүүлэг өгчөөд дараа нь мэдүүлгээ өгтөө дахиад өөрчилсөн. Өмнөх мэдүүлэгтээр болохоор 6 сард хичээл амрахаас өмнөхөн анх удаа уулзаад бэлгийн харилцаанд орсон намайг хүчинцэн гэсэн бол дараагийнх дээрээ 2022 оны 12 сараас хойш төөгийн төв эрхэж эхэлсэн. Тэгээ 23 оны 4 сарын сүүлээр бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш байнгын уулздаг болсон бөгөөд байнгын машин дотроо бэлгийн харилцаанд ордог байсан. Тэгээ яг хизээ хэдэн удаа бэлгийн харилцаанд орсноо санахгүй байна. 2023 оны 6 сард бэлгийн харилцаанд орсныхаа дараа миний сарын тэмдэг ерөөсөө ирэхгүй байхаар нь төөгийн болвол жирэмсэн болцсон юм шиг байна гэж хэлсэн юм байна. Тэгээд төөгийн олвол сонсоод баярлаад тэр хоёр хүүхдээ гаргана гэж ярилцаад ээждээ тэгж агаад хэлнгээд тэр нь бол хилээгүй. Тэгээд 6 сард жирэмсэн болсноо мэдсэн гэхэр чинь 10 сард гэсэн үг. 10 сард охиноогоос ээж нь сарын тэмдэг чи ирж байгаа мүү гэж асуусан чи охиноо айсандаа ч юм уу ирж байгаа гэж хэлсэн. Тэгээ ээж нь бол угаасаа анзаарсан юм шиг аа шууд ээхэд харуулъя гэд ээхэд харуулсан гэсэн. За одоо та бүхэнд охиногийн ээжийн мэдүүлгээс товчхон үргэе. Тэгээд охиногийн ээж нь бол 2023 оны 10 сард сарын тэмдэг чи ирж байгаа мүү ирсэн үү гэж асуусан чинь нуугаад царай нэг л сонирн болоод ирсэн гэд хэлсэн чи ээж нь угаасаа шууд анзаараад маргааш нь шууд жирэмсний тестээр шалгаж үзсэн чи 2-6-аас буюу жирэмсэн гэж гарсан. Тэгээ шууд охиног аваад эмнэлэг ороод ээхот харуулсан чинь охиныг нь олвол 22 нийтэлтэй буюу 4-5 сартай жирэмсэн байна. Тэгээ их нэлхсэн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй гэд өсвөр насны эмнэлэгт очиж үзүүлсэн юм байна лээ.
Тэгээд 22 нийлэлтэй хэр чин 6 сар жимсэн болсноо мэдсэн. Тэгээ 10 сард ээж нь асуусан гэхээр 4-5 сартай бас нэлээд том болсон байгаа байхгүй ураг. Тэгээд ээж нь бол охиногийн хүүхдийг шууд ахуулахаар тохирсон юм байлээ. Тэгээд охиноосоо яагаад ийм зүйл болсон юм бэ гэж асуусан чинь эхлээд юусоо хэлэхгүй нууж исэн. Тэгээд уцыг аваад үтсэн чинь төөги гэдэг хүнтэй мессеж бичдэг байсан. Өмнө нь бас уцыг аваад үтсэн чинь том хүнтэй мессеж биччихсэн хараад чи ийм том хүнтэй ингээ мессеж бичиж болохгүй. Эн чи ингээ захим гэмт хэрэгээ. Чи насанд хүрээгүй гэж охиндоо өгн хэлсэн. Тэгээ охиндоо бол хилээд анхааруулад наад хүний шууд блок хий гэсэн чинь охиноо бол блок хийсэн гэж тэр үед ээжтэй хэлсэн юм байна лээ. Тэгээ саяхан болвол тэр үед гэсэн үг шүү дээ 23 оны 9-10 сард уцыг бас авч үзсэн чинь нөгөө хайрцаад байсан залуу нугасаа байгаа хгүй. Тэгээд энэ хүн чамайг ингэж ирэмсэн болгосон юм уу гэж асуусан чинь үннээ хэлээ гэсэн чинь тийм ээ намайг хүсээгүй хахад хүчинсэн би эсэргүүцээ дийлээгүй гэж хэлсэн. Тэгээд ер нь бол тэр залуу нь хичээлийн тарахт нь ганц нэг удаа сургуулаас нь ирж авсан гэж өөрөө охиноо ээжтэй хэлсэн. Тэгээд охин болвол ер нь чат мат бичгтээ төөгөдөө байнгын та ахаа гэж бичдэг байсан. Тэгээд төөгийг их залуу нь болохоор насан туршаагүй хүүхдийг толгойг эргүүлсэн, хайртай дуртай гэж хуурч мэхэлж хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж ээж нь бол маш их гомдолтой гадлаараа мэдүүлэг өгсөн байсан. Тэгээ охиноо бол 2 удаа мэдүүлэг өгсөн шүү дээ. Эхнийх дээрээ болохоор намайг хүчинсэн би ингээд дургу байсан гэдгсэн чинь 2 дахь удаа мэдүүлэг өгөхдөө намайг ерөөсөө төөгийг хүчиндээгүй бид хоёр үргэлжлэдэг байсан. Харилцан тохиролцоод бэлгийн харилцаанд орсон гэж хэлээд байгаа. За ингээд энэ болоод байгаа асуудлын талаар төөгийн найз гэрчээс нь асуухад бол охиноо төөгийн хоёрыг хоёулангийн танина. Тэгээ төөгөөтэй 10 жилээсээ найзалж байсан. Тэгээ охиног бол төөгийн найз охин гэдгээр нь мэднэ. Тэгээ төөгөтэй бол хөдөө ингээ хамт явж байхад охиноо байнга видео доотлох хийдэг, байнга чат бичдэг. Тэгээ сумын түрүү найз охинтойгоо уулзлаа гэ байнга явждаг байсан. Тэгээ хаяа нэг бит хоёр нийлээд пив энтер уухаар охиноо уурлаад тэгээ би бол төөгөд жоох юм байснаа охин ч амар айштай юм шүү өдр гэдгсэн чинь найз минь бол гайгүй үгэнд нь орохгүй болохгүй гэж хэлээд ер нь бас пив эдэр уухаа байлдаг байсан. Тэгэд найз нь бол Хятад улсын 90 хот руу явах цагааг нь найз нь мэдээд тэгээ манай найз охинд ингээд улаан хүүртэг гутал литр аваад ирээчээ өвөл олж байгаа гэж загсан юм лээ. Тэгээд удалгүй ирээнээс ирсэн чинь төөгийн найз руугаа залгаад завтаа бол ингээд зав гаргаач найз нь ингээд аймгийн цагдаагийн газар руу очиод мэдүүлэг өгөхөөр болчлоо. Тэгээ яасан гэсэн чи охиногийн ээж нь ингээд цагдаад хэлсэн байна. Охиноо хүүхдээ ахуулна. Ээж нь бол угаасаа хүүхдийг гарахгүй гэсэн амар уурлаад загнаад бөөн болсон итэргээд гисэн. Тэгээ тэгэж хэлснэ. Чи ингээд найзаахан загсан дулаан хүүртэг гутал идрийг авчирсан уу? Охиноод үгнэ гэд хэлсэн. Тэгээ тэгэж хэлэхэд нь бол найз нь амар уурлсан. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Юун гутал хүүртэг наа хүмүүс чинь чамайг ингээд шоронд явуулах чахад чи юун гутал мутал аваач ч үгнэ гэдэг гэсэн чинь төөгийн бол найз нь ингээд охиноо тайртай штэ гэд хэлсэн юм байлээ. Тэгээ шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 сард төөгийг биологийн эцэг байх боломжтой гэж шинжилсэн. За мөн төөгийг бол бэлгийн харилцаанд орох чадвартай, бэлэг хэрэгтэнд нэмгэг өөрчлөлт байхгүй, бэлгийн замын халдварт өвчнгүй байна гэж гарсан болвол за охиногийн биед бол онгон хальсан 7 цагийн түвшинд хууч урагдaltaй. Тэгээ урагдалт үүссэн цаг хугацааг бол наривчлан тогтоох боломжгүй. Тэгээ 22-оос 24 хоногтой жирэмсэн байна гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан байна. За мөн төөгийг бол сэтгцийг нь үзүүлэхэд ямар нэгэн сэтгцийн хувьд өөрчлөлтгүй өөрийн хийж байгаа үйлдэлийг ойлгож байгаа, удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж гарсан. Тэгээ ер нь бол ингээд бага насны хүүхдээс бэлгийн таашаал авдаг хүнийг сэтгцийн өөрчлөлттэй педофил гэж нэрлэхийг бас манайхан зарим нь мэдэх бах. За ингээд эцэст яг төөгийгөөс өөрөөс нь мэдүүлэг авахд бол өөрөөр хэлэхдээ 2022 оны 12 сараас хойш үерхэж эхэлсэн. Тэгээ хамгийн анх бол 2023 оны 4 сард машин дотор анх бэлгийн харилцаанд орсон. Тэгээ харилцан тохиролцоод бэлгийн харилцаанд ороод нийт 6 удаа секс хийсэн. Секс ихтэй ерөөсөө бэлгэвч огт хэрэгэлдэггүй байсан. Тэгээ жирэмсэн гэдгээ бол охиноо надад хэлсэн. Тэгээ бид хоёр хүүхдээ гаргана гэж уулын ярилцсан. Тэгээд ээж нь бол угаасаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгээ би эмнэлэгт нь очиод үр хөндүүлэгт нь очиод уулзах гэсэн чинь ерөөсөө уулзуулаагүй хоол цай сувлагчаар явуулсан боловч ээж нь бол ахгүй цонхны тавцан дээр тавьсан байгаа. Надад аваарэ гэж ээжээс нь хүртэл мессеж ирсэн мэлээ төөгөд. Тэгээ одоо ингээд ботхоор 15 настай жоохон охинтой бэлгийн харилцаанд ороод бүр жирэмсэн болгоцсон болохоор ер нь бол яаж ч утсан ээж нь хүүхдтэй л гинжтэй тий 15 настай жоохон охин.
Тэгээд анхныхаа хүүхдийг ахуулж гин. Ер нь бол угаасаа ээж нь амар хэцүү байгаа яач утсан охинд ч гэсэн тий. Тэгээд тэр залуугийн хувьд хүртэл өөрөөс нь ингээд өөрөө олон насаар ах ээж тий жоох хүүхдийг уруу татаад ээжэдэг. Охин бол тэгээд 2 удаа мэдүүлэг өгөхдөө эхлээд намайг хүчинсээ дэрснээ сүүлд нь өртөг байсан ингээд айгүй тийм ойлгомжгүй байгаа байхгүй юу. Тэгээд шүүхээс олвол эцэг ингэж дүгнсэн юм байна. Гэмтрэг үйлцэн этгээдийг Төв аймгийн нэрлсэн сумаас гэхээр ганцхан сумыг нэрлэж байгаа. Тэгээд нэг сумаас бусад нутаг дэвсгэрт бүр огт явахгүй, тодорхой газар очихгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхаар 1 жилийн хугацаатаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялгаар шийдгэсэн. Тэгээ охины ээжийн хувьд бол сэтгэл санаа эмчилгээний зардал гээд 3-аас 4 сая төгрөг нэхэмжилсэн ч гэсэн тэрийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгээ одоогор бол ер нь яг тэр үед гэсэн үг шүү дээ. Манай охин маш их ингээд сэтгэлийн хямралтай байгаа. Өглөө болгон нэг хүний хэрэгцээлд нь хургуулээд орой болгон авдаг. Ээж нь бол бүр өөрөө ажилтаа ясан ч гэсэн хүн гуугаад мөнгөний нөгөөд хичээл рүү нь хургуулээд орой авч байгаа гэсэн тийм мэдээлэл өгсөн байсан. Тэгээ охтууд минь ялангуяа манай 10 жилийн дүүнэр хамаагүй хүн амьтантай битээ харьцаарэ. Тэгээ сүүлийн үед бол угаасаа захин гэмтэрэг бүр маш их болцсон. Тэгээ манай жоох хүүхдүүд ч гэсэн ингээд Facebook, Instagram тийм маш олон зүйлээр ингээд харилцаж штэ. Тэгээ танихгүй ингээд хөөхөн үеий чин залуугийн зургийг тавьчаад худлаа ярьж чам руу чат чигээд гой сайхан үг хэлж байгаа л чамайг хуураад уул зигээл танихгүй газар мэдгүй газар зааж өгвөл тэгэл хүчинтжүүл угаасаа өөрөө л насаараа хохирно штэ. Тэг хичнээн тэр хүн ял аваад чүүхээс чийдлээгээд угаасаа тухайн тий охины хувьд тухайн эмэгтэйгийн хувьд үгс насаараа ингээд бодогдох аимшигтай зүйл ахгүй хардарсан зүуд. Ялангуяа ингээд харьцаж байгаа хүмүүсээ ч юм уу тий ээжээсээ эхчээсээ юу ч битгий нууж агаарэ. Тэг хүнтэй ерөөсөө унтах гэж ерөөсөө ярадах хэрэггүй заяа. Тэг хүүхэд нас бол угаасаа хүүхдээрээ л гоё яадаг. Тэгээ манай эцэг эхчүүд бас ажил гээ те нандин хөөрхөн хөрсүүдээ ерөөсөө ингэ бас анхаарал тавихгүй байгаа юм биш үстэй. Найзалж байгаа, нөхөрлж байгаа, үерхэж байгаа бүх хүмүүсийн ингээд асууж агаарэ. Жоох хүүхдтэй ингээд цаг гаргаж агаарэ гэж хэлээ да миний хувьд. За тэгээд дуусан сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.